Zima Blue 1-р улирлын 14-р анги. Урлаг, амьдралын философи, өөрийгөө олох тухай цувралын хамгийн гүн утгатай анги. Хайр, үхэл, роботууд нь шинжлэх ухааны уран зөгнөл, хиймэл оюун ухаан, философи зэрэг олон сэдвийг хамарсан богино хэмжээний антологи цуврал гэдгийг одоо мэдэхгүй хүмүүс цөөхөн баха. Анги тус бүр нь өөрийн гэсэн зохиол, уран сайхны өнгө аяс, дүрслэлийн хэв маягт ог бүтээлийг миний хувьд яагаад үзэх хэрэгтэй вэ гэхлээр зарим ангиуд хөнгөн хөгжилтэй байхад зарим нь илүү гүнзгий утга агуулга сэтгэл хөдлөм түүхтэй учир маш богинохон хугацаанд таны толгойг ажиллуулж баггүй зүйл бодоход хүргэдэг юм. They were mean to robots and then robots killed them. Би хувьдаа шинжлэх ухааны уран зөгнөл болон амьдралын утга учирыг эргцүүлэх уран сайхны философи ангиудыг үе үе давтан үзэх туфтаа. Хамар битвэн дуртай. Энэ дундаас 1-р улирлын 14-р анги Zima Blue хамгийн дуртай ангиудын нэг гэхэд болно. Тэгэд энэ удаагийн бичлэгээр уг ангийн талаар та бүхэн сонирхолтой мөн яагаад таалагддаг, гол утга санаа нь юу вэ гэдэг дээр бичлэгээ ихээр шийдсэн бөлгөө. Юм бөлгөө. Энэхүү хувилбар нь 2005 онд хэвлэгдсэн үндсэн зохиолоос бага зэрэг ялгаатай боловч гол санаагаа хадгалсан байдаг. Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Түүх сэтгүүлч бүсгүй Zima-тай уулзаж түүний уран бүтээлийн замналын талаар ярилцахаар очиж буугаар кино маань эхэлнэ. Like millions of others. Сая бусдын лайдлаар би ч гэсэн агуу Zima сүүлийнхээ уран бүтээлийг төөрөх гэж байгаа талаар дуулсан. Маш олон жилийн турш түүнээс ярьцлага авахыг хүссэн ч тэр болгон татгалзаж байсан юм. Гэтэл ягаад ч юм энэ удаа Zima өөрөө төрүүлж холбогдсон ярьцлага өгөхийг зөвшөөрсөн. Маш ачаархалтай. Энэ синхрон өнгө тэнгэртэй илүү адилах нь эсвэл далаатай илүү адилах нь? Аль нь ч вэ? Түүнтэй одоо уулзаал мэдэх болно. Zima Blue. Агуу Zima-гийн түүхийг бүрэн мэдэх хүн бараг байхгүй. Тэрээр өөрийн замналыг энгийн л нэг хөрөг зургаар эхэлж байсан гэлцдэг. Гэхдээ Zima-д зүгээр л нэг хүн зурх нь хангалттай санагдаагүй юм. Тэрээр улам л гүнзгий утга учирын ярилд гарч, одод гариг ирэхээс сансар огтргон үнэн мөнийг зурх гэж хичээсэн. Ингэж л түүний олноо гайхадах уран бүтээлүүд төрөгдөж эхэлсэн юм. They were undeniably brilliant. Хинч харсан эргэлзээнгүй, үзэсгэлэнтэй, гайхалтай, төгсгөж хийж болох үст тийм л бүтээлүүд. Нэг л өдөр тэрээр уран бүтээлээ төрөхдөө урт хожим нь байгаагүй гэмээр нэгэн өөр зүйлийг оруулж ирсэн. Уран зургийн тэг голд нь маш жижигхэн зэнгэр дөрвөлжин байсан нь тэр юм. Гэхдээ энэ дөрвөлжин өртөө эхэлэн байсан гэдгийг хинч мэдсэнгүй. It was Zima Blue. Үүнээс хойших хэдэн 10 жилийн хугацаанд уг хийсвэр синхрон улам хүрээгээд хэлсээр илүү давмгай болсон. Гэхдээ хэмжээ нь өөрчлөгдсөн ч үүний илэрхийлэх синхронг нь хിവэр л байлаа. Энэ бол Zima Blue байсан юм. Нэг л өдөр тэр анхныхаа тэр чигтээ синхэр уран бүтээлийг толилсон. It was considered by many. Энэ түрээ дуусах биш, энэ л түүний эхлэл байж өгөлтэй. Ихэнх хүмүүс уг уран бүтээлийн талаар ярихдаа түүний энэ хэсэг үе ингээд дуусах байхаа гэдэг байсан ч энэ бол Zima-гийн дөнгөж эхлэл байлаа. Zima-г алдартай болгосон маш олон уран бүтээлүүд бий. Гэвч энэ нь бүр өөр төвшнийх байсан юм. Урлаг гэжэд октоосоо сонирхолгүй хүмүүс ч үүнийг нь гайхан биширч байв. Гэхдээ алдар нэртэй болгон түүний хувьд хизээш гол зүйл нь байгаагүй. Энийх алдар нэр амжилтын ардч Zima сэтгэл ханахгүй л байсаар түүний дараагийн хийх зүйл юу байх вэ гэдэг хүн бүхний л хувьд асуултын тэмдэг байсан юм. Түүнтэй уулзахад тэр эхлээд ууртай догшин хүн шиг санагдсан ч тэр даруйл түүнийг ээлдэг зөөлөн хүн гэдгийг ойлгосон. I want you to help me tell my story. Zima нэгэн сэтгүүл хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаагүй 100 гаруй жил болсноо нэ. Тэрээр одоо л өөрийнхөө түүхийн талаар ярихад болсон гэж үзсэн юм шиг байгаа. Тэр царайлаг залуу байсан. Маш олон удаагийн бие махбодын хөвслийн дараа шигсэн. Харков эйд гэх гариг байдаг бөгөөд тэр гариг нь хүний биеийг сайжруулах тал дээр мэргэсэн гариг юм. Тэрээр өөрийгөө ямар цаг уурыг давж чадах төгсөн болохоор маш олон удаагийн хагалгаанд орсон. Ямар ч хамгаалтын өмсгөлгүйгээр тэр эргэн тойрноо сайн мэдэрч чадна. Тэгэж болоогүй. Үүнээс хойш агаар амьсгалах шаардлагагүй болсон. Түүний арьс хамгийн өндөр чанарын материалаар хийгдсэн бөгөөд үүнийхээ ачаар орчлын ертөнцийн хариултыг олох аялалдаа гарч ирсэн юм. Энэ бүхний дараа тэр эцэст нь юу ойлгосон бэ гэдэг хүн болгоны сонирхлыг татна. Миний үннийг хайх аялал намайг энд авчирсан. Миний хамгийн сүүлчийн уран бүтээл. To what will be my final piece.
Сэтгүүлч маань үүнийг хараад итгэж чадахгүй байсан бөгөөд энэ нь энгийлний усан сан байх нь тэр. Энэ үед л Зима өөрийнхөө түүхийг ярьдаг. Long ago, Маш олон жилийн өмнө энэ нэгэн авьяаслаг залуу инженер эмэгтэй усан сан байсан юм. Тэрээр шинжлэх ухаан роботод маш их сонирхолтой байсан. Тэр өөртөө зориулж гэр орныхоо ажлыг хийлгэхээр маш олон төрлийн роботууд бүтээдэг байлаа. Гэхдээ тэр усан сангаа цэвэрлүүлэх зорилгоор хийсэн роботтой илүү дуртай байсан юм. Бяцхан робот усан санг зогсоо загвуулгадаг байв. Гэхдээ залуу бүсгүй түүнийг улам сайжруулахыг хичээж байлаа. Тийм болохоор түүнийг өнгөтөр хардаг болгож 90 торнош мэдрэх систем суулган өгсөн. Энэ мэтчлэн л түүнийг баг багаар сайжруулсаар түнд өөрөө шийдвэр гаргах чадварыг суулгаж өгсөн юм. Усан сан улам л олон харгаар цэвэрлдэг болсон ч ингээс түүнийг хөгжүүлэхээ зогсоогоогүй. Гэвч эцэст нь он цаг өнгөрхийн хэрээр эмэгтэй жам ёсороо хорвоог орхисон. Харин бяцхан робот дараагийн эзэддээ дамжуулагцаар үлдсэн юм. Тэд түүнийг улам сайжруулж энэ тэнд нь өөрчлөлтүүдийг хийсэн. Нэг нэмэгдсэн алхан бүрт тэр илүү амьд болж байсан. Ингэж явсаар л бие үүссэн гэх Зима. this Энэ усан сан бол түүний төрсэн газар. Эмэгтэй энэ түүхийг сонсоод итгэхийг хүсэж сайн чадахгүй л байлаа. Энэ ирэн үед хүн болгон л өөрийн биеийн хэсгүүдийг сайжруулж, робот хэсгүүдээр өөрчлөн сул талаа нөхдөг болсон цаг үе. Түүнийг ч гэсэн биеийн бүтцээ сайжруулсан л хүн гэж боддог байсан байлгүй яах вэ? Гэхдээ тэрээр энгийнийг цэвэрлэгч машинаас энэ хүртэл сайжраа ирсэн нь үнэ. Одоо ямар болсон нөө? Анх ямар байснаа бодоход өөртөө ч гэсэн итгэхэд хэцүү санагддаг. Түүний илэрхийлдэг байсан хүн болгоны гайхан магтдаг байсан тэр цэнхэр өнгө бол ердөө түүний хамгийн анх харсан зүйл байсан юм. Энэ нь түүний анх хаанаас эхэлсэн цэг. Зөвхөн өөрийгөө арайг залууртгал хүчтэй жирэнлэг жижиг машин байсан. Гэхдээ энэ нь түүний бүхэл бүтэн ертөнц байсан юм. Түүний мэдэх бүх зүйл, мөн түүний мэдэх шаардлагатай байсан бүх зүйл. Ингээд түүний эцсийн уран бүтээлээ үзүүлэх цаг болсон. Сансар өгтөргөө даяараа энэ мөчийг л хүлээж байсан гэхүү дээ. Хүн болгон хүлээн байж ядах энэ үеэр гайхамшигт Зима олны өмнө гарч ирлээ. Тэрээр усан сан руу шумбан ороод сэлж эхэлдэг. Тэх үедээ өөрийгөө удаанаар унтрааж эхлэв. Зима өөрийн ухаалаг систем химэл оюун ухаанаа устгаж, өөрийн тарих толгой бүх биеийн хэсгүүдийг нэг нэгээр нь салгасаар энэ биеэ задалдаг. Түүний маш олон жижиг хэсэг задарсан биеэс эцсийн цэгт жижигхэн хэсгэл үлдэв. Ингэснээр тэр жинхэнэ амар амгалан утга учирыг олж авдаг. Тэр нь ямар нэгэн ажлыг сайн хийсний дараах энгийн таашаалыг мэдрэх. Миний үннийг хайсан аялал эцэст нь дуслаа. I'm going home. Зима бүлүүн хүн өөрийгөө хэрхэн таних, хаанаас ирснээ ойлгох, амьдралын утга учирыг хайх тухай өгүүлдэг. Тэрээр анх зүгээр л жижиг усан сан цэвэрлэгч робот байсан. Зима олон жил хөгжиж, өндөр түвшний хиймэл оюун ухаантай болж, урлагийн гайхамшигтай бүтээлүүд төрөх алдартай нэгэн болсон ч эцэст нь тэр хүмүүсийн биш харин өөрийнхөө зорилгын дагуу утга учиртай амьдрахыг хүссэн. Энгийн нэг ажлыг сайн гүйцэтгэсэндээ таашаал авах. Энэ л Зимагийн жинхэнэ аз жаргал утга учир байв. Эндээс юу бодж байна гэхээр Зима эцэст нь бүх дэвшил, бүх ухамсарыг орхиод анхныхаа байдалд иргэн очдог. Энэ нь эхлэлдээ буцах нь жинхэнэ гэгэрэл гэсэн дорны гүн ухаанд олонтой дурддагддаг санааг илэрхийлнэ. Энэ санаа нь хүн альва хэмэл зүйлсээс ангид байж, хүний сэтгэлээс үүссэн хий хоосон бодлууд хүсэл тачаал, шунал төөрөглөөс чөлөөлөгдсөн үедээ өөрийн мөн чанарыг таньж жинхэнэ үннийг олдог гэх санаа юм. Хүн амьдралынхаа туршид ихийг сурч хөгжиж, өөрчлөгдөж болно. Зима ах жирийн робот байсан ч илүү том зүйлийг хийхийг хүсч утга учирыг хайж эхэлсэн. Энэ нь хүний мөн чанартай төстэй. Бид үргэлж амьдралын утга учирыг ирж чаддаг. Энэ киноны бас нэгэн илэрхийлэх гэсэн санаа нь бидний эрэл хайгуулын эцэст аз жаргал гэдэг хамгийн энгийн зүйлдэл байдаг. Амьдралын утга учир нь заавал том, сүр жавхлантай гайхамшигтай зүйл байх албагүй. Хүн ихийг сурч бүтээж мэдхийг хүсдэгч эцэстээ анхны цэг рүүгээ эргэж очихыг хүсдэг гэх санаа. За тэгээд мэдээж энэ төвхийг хүн өөр дөр яаж тусгаж хүлээж авч болно. Угаасаа утга учиргүй зүйлд утга учир олох гээд ирж хайгаач байгаа юм шиг. Гэхдээ амьдралд бүх зүйл өөрчлөгдөж учраас өнөөдөр зүйл санагдсан зүйл маргааш өөр санагдаж болно. Гол нь энэ явцад өөрийгөө алдахгүй, өөрийгөө ойлгох гэж хичээх нь хамгийн чухал ажээ. Энэ бол Love, Death, Robots-ийн нэг дуртай анги маань байлаа. Ингээд энэ мэт заавал тийм уртч биш, тийм entertaining-ч биш. Зарим бичлэгүүдийг маань бас хөнгөнөр хүлээгээд аваарай. 25 онд надад
арай эрүүл амьдралын хэв маягтай болох арай олон бичлэг хийх гэсэн ердөө хоёрхан зорилго байгаа. Тийм болохоор 9 бусын бичлэг хийнэ гэсэн анх дугаар шатны бүдүүчилсэн тузын гишүүдрээ арай батлуулааг байгаа олон бичлэгийн санаа төлөвлөгөө байгаа. Энэ мэтцлийг ямар ч хийгээд юм да. Өмнө нь болохоор тоо биш чанар гэсэн ураатай цөөхөн бичлэг хийдэг байсан бол энэ нь зүгээр залхуурах excuse байсан гэдгийг одоо нотолцоод байгаа. За тэр яах вэ? Та нар ч гэсэн энэ жил хийхийг хөвшүүлэхийг хүссэн бодол зорилго юу байна? Бодж амжаагүй хүмүүс нь жил дөнгөж эхэлж байгаа юм шиг бодоод үзээрэй. Тэг мөн бичлэгийг маань үзээд таалагдсан бол лайк, коммент харамгүй үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.